Монгол Улсын их хурлын сонгуулийн 4-р тойрог их намаас Гуржавын Бат Бүрүү, Балдан доржийн Батуул, Пунцаг доржийн Дамдан дорж, Пүрвийн Гамбат, Гом сүрэнгийн Баян жаргал, Чогсон жавын Инх бол, Намнан сүрэнгийн Сэржмэтов, Даваа сүрэнгийн Цогт Эрдэнэ. Тэгэхээр Монгол сонголт гэдэг уриалгыг иргэний хөдөлгөөний намаас 2024 оны улсын хурлын сонгуульд гаргаж байна. Одоо нэг өсний уриалга Монгол сонголтоо хийгээч. Сонголтынхаа эзэн байгаа ч гэдэг юм. Тэгэхээр энэ Монгол сонголт гэх хоёр үгийн цаана Монгол хүний өөрийнх нь үнэлэмжийн асуудал, Монгол хүний өөрийнх нь мөн чанарын асуудал яаж яригдчихэж байгаа юм бэ? Бид нар ямарваа нэгэн улс хөрөн хөгжөхөд өөрийн үндэснээс ургаж хөгждөг. Одоо өнөөдөр Япон гэхэд тэр самурай эзэн хааны онолтой явж байгаа учраас тэд нар нэг говь давид авахгүй шүү дээ. Европ гэхэд тэр Английн хаан, Хатан хаанч гэдэг юм уу, Хятад гүнзгий сургаалч гэдэг юм уу. Монголчууд Монгол сонголт гэдэг нь Монгол үндэсний энэ Монгол хүн энэ дэлхий дээр оюун санаат хүн бол төрснөөс хойш хугацаанд бий болгож бүтээж яг олсон тэр үндэсний философи онол дээр тулгуурласан байгаль дэлхийн газар зүг бөгөөд энэ орчлон хорвоо дээр Монгол хүн гэдэг өөр штэ. Би тухаантай байхын ч өөр. Монгол хүн чинь дэлхийн хүн төрлөختөөс тэнэг байхын ч өөр байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр энэ үндэсний энэ том суурь философины үг гэхээр Монгол үндэсний нүүдлийн соёл иргэншил гэж энэ агуу зүйл маань одоо бид нар нүүдлийн соёл иргэншил гэхээр л монголчууд маань юу хөр айл нүгөө явж ирсэн юм шиг бодоод байгаа. Орчлон хорвоо тэр чигээрээ нүүж байгаа шүү дээ. Эхээс хүүхдөрөөл өсөөд хөгжөөд торноод эхээс төрхтөө хоолойч иж чаддгүй хүн төрөөд л тэр хүн боловсрол ингээл явж байгаа. Тэр том нүүдэл дунд монголчууд оюун санаа сансар огторгуу байгаль дэлхийн газар зүйдээр оршин тогтнохдоо дээд тэнгэрээс заяатаа гэж түүхэн эхэлсэн. Дэлхийн хүндрэлтэн дээд тэнгэрээс заяат гэж түүхэн эхэлдэг ард түмэн байхгүй. Тийм учраас монголчууд Монгол сонголт гэдэг байгаа нь тэр Монгол гэдэг нэрийг анх холох амин чанарын тэр бүх хүчин зүйл бүтээсэн хөдөлмөр бүтээл, танин мэдхүү, оюун ухаан монголчуудын түүхээр бүтээсэн бүх зүйлийн үнд зүйлийн нэгэн чанарын сулдал болсон монголчуудын нуус товчоо дээр нь нуус товчооныг тайлах алтан дээд гэрээ гэж энэ монголчуудын төвхөн цаг хугацаагаар олсон ололт болгоноор үндсээс ургах юмыг л Монгол гэж хэлж байгаа. Энэ шин мандал, оюун мандал, байгалийн дэлхийн сүмийн бидэнд нөлөөлж байгаа энэ хамт итгэж байгаа энэ хүчин зүйлээр л бид хөгжин мадарна. Монгол сонголт бол мөнхийн үе үед байсан. Бид хэзээ ч Монголыг сонгосонгүй шүү дээ бид нар. Юу сонгосон гэхээр одоо энэ 34 жил хин нэгэн хүний намтар түүх хин нэгэн хүний одоо анкет сонгож явсаар байгаад бид нар яг өдий үрдэн дээрээ хин нэгэн хүн хийх юм байна гэж бодсон. Гэтэл хин нэгэн хүн хийх байсан бол 34 жилд бид нар аятайхан болчих шүү дээ. Хийхгүй. Тэр Монгол хүн болгон ялдаг имийг л Монгол сонголт гэдэг. Өнөөдөр айлч намч хамаагүй Монгол үндэстэн ялах хэрэгтэй нэгдүгээр. Хэрвээ Монгол үндэстэн ялаад эхлэх юм бол дэлхийн хүн төрлөختөнд бидний бас өөрийн гэсэн үүрэг оролцоо байгаа шүү дээ. Төвхөн үндслээрээ нэг дээр явж байна. Гэтэл дээд тэнгэрээс заяат юм бол бид нэр хүүхдтэй ятаж хэлж болно шүү дээ. Бид өөрсдөө хэлж үндэсний бахархлаа сэрэмээр шүү дээ. Бие биенийг хайрлж хүндлэмээр шүү дээ. Гурван саяулаа. Тэгэхээр одоо нэг янз бүрийн үзэл бодол нийлсэн хин нэгэн хүний санаа орохоор нэг юм гараад тавьдаг, тэрийг хэрэгжүүлэх гэж улс орноороо өргөдөж хохирж идэг. Өөрсдийн өв соёл бүх юмыг сэргээхийн тулд энэ дээр би илүүтэй оюуны сэрхүү сэхэрл сэрэлт их чухал нөлөөтэй авах гэж хараад байгаа. Тэгэхээр яг энэ чиглэл рүү Монгол хүний оюуныг тэтгсэн, Монгол хүнийг хөгжүүлж боловсруулахын төлөө зорьсон ямар бодлого иргэний хөдөлгөөний нам дээр байна вэ? Ерөөсөө уул нь бид нар одоо юу яах юм бол бүх юм байж байгаа шүү дээ. Бүгдээрээ байж байгаа. Тэр сайхан хэл үг нь байж гэн, бие биенээ хүндлүүл хангалттай байж гэн, Монгол ясан байж гэн, Монгол цусан байж гэн. Гагцхүү бид нар тэрийгэ тоохгүй л яваад шүү дээ. Хизээч одоо дэлхийн хүндрэлтэн чинь нэг юм
одоо хамаг имийг цуглуулж авчирч хийх гээд байгаа нь өөрөө алдаанд хүрч байгаа. Өнөөдөр нийгмийн харилцаан дээр ихэд бид нар энэ үндэснээсээ ургаж байгаа энэ суур энэ алтан дэдгэрээ гэж онлын философиэр тулгуурласан Монгол хүн болгон гэгэрл гэдэг байгаа юм. Одоо өнөөдөр дэлхийн хүндрэлтэн гэгэрэлд хүрэх замыг замруулал явсан шүү дээ бүгдээрээ. Гэтэл энэ ном маань ирээд бүх юм гэгэрлээс ихтэй гэж байгаа. Монгол хүн болгодог арга технологиг л бид нар суулгах гэж л энэ 10 20 жил оролдлоо шүү дээ. Энд чинь өөрөө яаж суух вэ гэхээр бид нар нэг хурлын сонгуул гэдэг бол хууль баталдаг л байгуулга байхгүй бид нар тийм биз дээ. Тэгэхээр энэ Монгол эр хүнийг бэлддэг эр хүн хөгжихэд цаа тодгор болоод байгаа маш олон зүйл байна шүү дээ. Энэ эр хүн бэлддэг энэ том системийг хөдөлгөх механизмыг л манай нам одоо миний хувьд манай нам болвол бүх монголчууд яаж үндэснийхээ онол бөгөөд оюун санаа гэдгийг хэрэглэх вэ? Одоо өнөөдөр тэр Ричард Пайман гэдэг нөхөр хэлсэн байдаг шүү дээ. Дэлхий дээр 80 он ихэнд үе шүү. Дэлхий дээр одоо ч монгол шиг оюунтай хүмүүс амьдрахгүй байна. Учир нь юу гэвэл монголчууд цагийн үед оюунтайгаа л ирсэн. Одоо ч оюунтайгаа байна. Дэлхийн хүндрэлтэн 40 он хүртэл боолчл хийсэн шүү дээ. Хүн зарж ирсэн шүү дээ. Монголд хизээч хүн зараагүй. Гэтэл дэлхийн хүндрэлтэн та нар дэлхий дээр тэр бүм хүн өсөлөнгөөр амьдарч яхад тэр бүм хүнийг 10 жил тэжээх хөрөнгөөр бие биенээ алах зэвсгийгээ суугаад байгаагаа тайлбарлацгаал хэлсэн байдаг шүү. Ус уухтай хүртэл бид нар ингээд ингэж энэ төр бариулахгүй байгаа гэдэг чинь нэг дэлхийн ээж тэр аяг усын чинь 1 тэрбум жил бүтээж өгд юм байл л шүү. Тэгээ заавалжгүй юм болгонд хүндлэлтэй харьцаж орон дээр унтсан ч хаач очисан ингээ харьцуул бид нар бол гэгэрлийн тал дээр бол маш том юмыг манай энэ бугун сүл төрийн бас агуулгаас хийцэн байдаг. Тэгээд одоо тэрийг бол яг тэр хийсэн улсууд нь бол нэлээд сайн ярих байх гэж бодож байна. Монгол хүнийг бүтээх тэр монгол ухааныг төлөвшүүлэх үндэс их суурь нь байгалийн зам яс мөн үү? Мөн. Байгаль гэдэг суурь өнөөдөр монголчууд маань дэлхийн хүндрэлтнээс яагаад өөр юм гэхээр байгаль шүү дээ. Өнөөдөр Монголд хоногийн 20 градус, жилийн 100 градусанд өөрчлөлтөнд амьдарч байна. Бүтэн 380 он орчим 40 үеийн шилжилтэнд амьдарч байгаа. Гэтэл манай энд нэг сард үзэгддэг юм жоох ойрхон улсуудад нэг жилд үзэгдэж байна. Нэг өдөр үзэгдээд явдаг юм жоохон цаашаа явхаар нэг жил үзэгдэж байна. Тэгтэл нэг цагт болоод өнгөрдөг юм энэ экваторын бүсд чинь нэг жилд үзэгдэж байна. Гэтэл бид нар энэ хатуу тэрс гэж яриад байгаа нь энэ бол оюун санаад хүн төрлөختөн энэ байгаль дэлхийн суур бидэнд нөлөөлж байгаа энэ өвөгдлийн хүчинд л дээд тэнгэрээс заяад гэж тэр агуу зүйл яваад байгаа. Оюун гэдэг бол ямарваа нэгэн одоо бид нар нэг номноос ч юм болохгүй Монголд бол оюунтай маш олон хүн байна. Харин оюунтайгаа мэдхгүй хүн бол зөндөө байна шүү дээ. Тэгээ хин нэгэн эхээс төрөхдөө гуйлахчин болоё гэж төрдгөө шүү дээ. Хин нэгэн муу амьдрий гэдэг энэ гадуу явж байгаа хүмүүс асуувал тэгж бодож байгаа юм байхгүй шүү дээ. Гагцгүй тэрийг чиглүүлж байгаа төрийн бодлого хууль эрх зүйн орчинчил байхгүй байдаг шүү дээ. Үндэснийхээ юм дээр ерөөс суурилдаг бай. Ингээ харахаар Баттондог гэд баахан дэлхийн одоо өнөөдөр хэдүүлээ машин өгсрэй гэвэл нэг Япон мотор, Герман юу ингээл баах юм авчирч өгсраад тэгээ тэр нь хөдлөхгүй шүү дээ. Гэтэл эхлээд ямар ч байсан Монгол үндэсний бүх юмаа хөдлөгөөд авна. Хөдлөж явахдаа энэ орчин үеийн шинжлэх ухааны олсон технологиудыг хэрэглээд явах бол зайлшгүй шаардлагатай байна. Бүх юмыг Монгол үндэсээр харах хэрэгтэй. Өнөөдөр байгаль дэлхийн экологид ямар хэцүү юм хийж байна. Мөнгө л олж байвал ерөөсөө болоо л гэж бодож байна. Гэтэл өнөөдөр мөнгө олсны чинь эрд дүнд одоо уул уурхайн салбарыг буруутгах бас болохгүй гоё. Энэ газар тариалангаас ахуулаад энэ тарж ингэж. Гэтэ өнөөдөр бид нар ерөөсөө үр дүнгийг боддог. Тэгэхдээ өнөөдөр ашигтай юм шиг хүртэл нэг 20 жилийн дараа гэхтэл эн чинь нийгэмд үзэгдэл болоод эхэллээ шүү дээ. Өнөөдөр Бямбын цонгоч нь хамгийн анх тэр ногоо идэж болохгүй гэдэг. Ягаад гэвэл хүнийг эз богинохон байд юм аа гэж хэлсэн гэдэг шүү дээ. За бид нар хоол унд гэл ингээл яриул. Одоо ингээд нийгмийн бүх салбар асуудлуудыг оюунаар монголоор шийднэ гэдэг нь өнөөдөр үндэсний суурь философитой тулгуурласан нүүдлийн соёл иргэншил гэж агуу зүйлийг л хэрэгжилж ихтэл бид тэр оюун гэдэг юмд очичих юм байл л дээ. Гэж л үзээд байна. Иргэний хөдөлгөөний нам парламентод тодорхой түвшний суудалтай болоод гараад ирсэн тохиолдолд, сонгогдсон тохиолдолд яг одоо таны ярьж байгаа саяын
Монгол одоо хин нэгэн хожигдох биш. Ард түмнэрээ улс даяараа ялсан байх энэ нөхцөл байдлыг бий болгохын тулд их үүсгэлийн хаанаас ажлын эхлэл хаанаас эхлэх ёстой гэж харж. Манай намын юу бол их тодорхой шүү дээ. Үндсэн хууль. Одоо манай намын удирдлагууд ерөн судалгаа хийж байгаа монголчууд энэ 92 онд одоо энэ ардчлалын үндсэн хууль маань юу байсан гэхээр яг энэ монголчууд үндсээ сонгох боломжуудыг бол олгож өгсөн юм байна. Гэтэл ямар нэгэн цаг дуусчдаг шүү дээ. Өнөөдөр манжийн даралд орох нэг өдөр баг хаадын үед дуусахад хинч орилол нэмэргүй сайхан ирчүүд нь хядуулаад дууссан шүү дээ. Манжийн дарлаас ч бас богдын үе рүү ороход нэг юм шилжилт хийсэн бас л хинч чадаагүй богдоо социализм руу ороход бас л тэгсэн ардын өвсгөл рүү. Социализм нэг өглөө алга болсон. Тэгэхээр бид нар бол энэ муу юм бол бас байхгүй юм чинь. Бид л босгож амьдраад байгаа болохоос хин нэг үзээд ямар шалтгаан байхгүй. Хин нэг нам үзэл бодол гэд ярих нь бол нэг хэдий хэрэж. Одоо бол улсаасаа нам үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тэр нь ч зөвл юм билээ. Нам байж улс оршин тогтнодог юм билээ. Гэтэл өнөөдөр хизээч одоо бид нар гэгэрлийн хэрэгцээг хангах нам гэдэг энэ алтан дээр хэлждэг. Тэгэхээр тэр нам дотор чинь гэгэрл байна уу? Өнөөдөр бүх мөнгөний дараагаад л бүх хүмүүсийг л ажил хөжлөөс нь хална нэ тэрэг л айлгаад л эн чин төр чин хүн айлгаад эхлүүл энэ ард түмэн чи яаж амьдрах юм бэ? Айлгаад гарцсан төр юу их? Мөнхийн айдас хүүдстэй байна шүү дээ. Одоо би ингээ хөдөөгөр явхад яг манжийн дарлалаас гарахд л юм байсан бах. Бас ардын хувьсгал руу шилжихэд нэг айл улд нэг уулзаад л тийм ээ. Одоо эн чин хүний оюун санаа. Тэгээд энэ сонгуул гэдэг бол нэг өдөр хүн ганцхан өдрийн үндсэн хуулиар эрхий эдэлж байгаа өдөр юм байгаа юм гэж би боддог шүү дээ. Тэр нь өөрөө юу гэхээр өөрийнхөө хүүхдийн ирээдүй бөгөөд өөрийнхөө аз жаргалд хүрэх тэр цагийг л тэр 6 сарын 28-нд нэг дугуулж шүү дээ. Тэр бол Монгол хүнд олдсон хамгийн том боломж байх л гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр юу сонгосон юм? Би хинтэд очсон нэг хүн хулгайч нар дээр суугаад байна гэж хэлж байгаа. Тэгэхээр би нэг үгэлсэн шүү дээ. Тэр хулгайч зүгээр очиж суугаагүй шүү дээ. Тэртээ тэрнгүү хамтарч сонгож бүгдээрээ дагаж хушуурж гүйж байгаа дээр очиод муу амьдралаа гэд гоншгоноод авах ер нь их шаардлага байхгүй шүү дээ. Сонголт гэдэг бол өөрөө юу авах гээд байгаа юм? Яаж амьдрах гээд байгаа юм? Тэр чинь 4 жилийн хугацаанд нэг удаа нэг амьдралаа сонгож байгаа шүү дээ. Тэр амьдрал нь өөрөө юу гэхээр бид нэр сонгосон сонголтоо л эдэлж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ явж байгаа процессыг бол нийгэм мэдж байгаа. Тэгэхээр тэр сонгосон сонголт гэдэг юм чинь чухал. Тэр 6 сарын 28-ны өдөр хүн болгон бодох хэрэгтэй. Ээж аавгаа инээж байсан сайхан цагаа. Монгол түмэн дэлхийн дээвэр дээр аархаж явсан цаг хугацаагаа хизээч хүн муулдгүй хинтэж тэмцэлдэхгүй энэ дэлхийн хүндрэлтэнд амьдрсан тэр цаг хугацаа бол бидний бас нэг Монгол сонголт авах гэж боддгийн тэгвэл ялагдaltaгүй мөнх оршин. Бид нар оршихуй оршихуй дээр тулцсан байгаа. Манай нам бол оршин гэдэгт итгэлтэй байгаа. Монгол хүнийг сайхан байдаг шүү дээ. Монголын зай ихтэй гэж. Хизээч энэ төр гэдэг зүйл мөн хүнийг дүрчээд байгаа юм биш шүү. Тэдний ажиллах боломж нь өөрсдөө тэхээсөр аргагүй тулгын шаардлаганд очиод байгаа юм билээ. Би нэг намын даргатай их орхон байсан. Сарынхан зардал 2-4 гараа авчт юм билээ шүү дээ. Тэгэхээр жилдээ 24 төгрөг олох гол тэр нэг хурц бас зовд юм билээ шүү дээ. Тэгэхээр чинь эхнээсээ энэ авилгалын системтэй тогтцсон намын тогтолцоо. Тэгээд энэ юм чинь Монгол үндэсний сонголт биш байхгүй дээ. Хизээч Монголын төр сүнсээ зарж ирээдүйн хувь тавилангаа аяг тав хоолны мөнгнөөс өгдөг ийм сонголт хийгээд ирчихэр чинь ч өөрөө Монгол сонголт биш. Монгол сонголт бол бие биенээ хайрлж эвэлж нэгддэг сонголтыг л Монгол сонголт гэж байгаа. Баах гэж бодож байгаа. За ингээд ярилцсанд баярлалаа. За гэлээ тэгээд. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.